Сайн байна уу? Эрцай сугийн заяа мэдлэлд байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзахад маш их баяртай байна. За өнөөдрийн сэдэв маань үнэхээр бидний сэтгэл болон бие махбодын эрүүл мэндэд хэрэгтэй. Үнэхээр сонссон хүн хожиж сонсоогүй хүн ховрох ийм бичлэг байгаа. Бид нар унтаж байхдаа л өөрийнхөө сэтгэлийг, биеийг эрүүлжүүлэх, ангаах, цэвэршүүлэх, үнэхээр нөхөн төлжүүлэх ийм боломж байдгийн байна гэдгийг ингээд суралцсан. Тэгээд энийгээ та бүхэнтэй хуваалцаж байна. Та ямар байрлалаар унтдаг вэ? Унтах байрлалаас шалтгаалan асуудал гарч байсан уу? Зарим хүмүүс дээш харж, зарим нь баруун тал руу, зарим нь зүүн тал руу харж унтдаг. Мөн зарим хүмүүс ургийн байрлалаар бүхийж унтах дуртай байхад, зарим нь өндөр тэртээ унтдаг. Унтлагын хувцас өмсдөг хүн байхад өмсөхгүй хүн ч байна. Хэрэг та үүнийг өмнө хизээ сонсож байгаагүй бол зүүн талаараа унтах үед юу болдгийг ойлгоход дараах төв тусалнаа. Тиймээс дуустал нь сонсоорой. Энэ тухай сонсож дуусаад унтах арга барилаа нуцтай дахин эргцүүлнэ гэж бодож байна. Үргэлжлүүлэн сонсохоос өмнө хэрэг та хараахан бүртгүүлээгүй байгаа бол Эрцай YouTube суугт subscribe-ыг дарж бүртгүүлээд шинэ контент гарах үеийн мэдээлэл товчийг идэвхжүүлээрэй. Тэгвэл тухай бүрд нь амьдралд хэрэгтэй шинэ мэдээлэл хүлээн авах болно. За эхэлье. Бүрэн гүйц сонсвол илүү сайн ойлгох болно. Японы улсын нам гүм цэцэрлэг түрээлэнгийн өвөрмөц байралд орших буддын сүмд мэргэн лам Шинзо унтах хэв маягийн талаарх чин үннийг хуваалцаж нэгэн үтшийг шав нартайгаа өнгөрөөхөөр шийджээ. Шөнийн тэнгэрт гэрэлтэх саран авхай, дугуйсан цугласан үнэн шав нарын дунд тархсан бясалгалын уур амьсгалыг эвээх шиг болов. Татами хулсан шалан дээр сууж байсан Шинзо ламдан өөрийнх нь үгийг сонсох хүмүүсийн сэтгэлийг элбэх хөнгөн сэвшээ салхимэд 50 дугаар ярьж эхлэв. Эрхэм шав нараа, яагаад зүүн талаараа унтах нь хүний бие махбодын эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд хамгийн сайн зүйл болохыг бүгдээрээ ярилцъя. Хамтдаа зүүн тал руугаа харж унтахад бид үзүүлэх ашиг тус болон оюун санааны гэгэрлийн хоорондох гүн гүнзгий холбоог судлах болно. Эцэст нь хэлэхэд буддын шашны лам нар яагаад олон зууны турш зүүн талаараа харж унтдаг байсныг ойлгоно. Шав нар нь энэ сэдвийг улам их сонирхон шимтэн сонсож Шинзо ламч яриагаа үргэлжлүүлв. Эртний дорн дахны уламжлалт бие, оюун санаа, сүнсний хоорондын холбоо нь мэргэн ухаан, тэнцвэрт байдалд хүрэх замын чухал хэсэг байсан. Мөн зүүн талаараа унтахыг үргэлж онцсоор иржээ. Энэ сонголт нь самсаргүй биш, харин нойрны гүйцэтгэлийг удирдан чиглүүлдэг, физиологийн болон оюун санааны зарчмуудын гүн гүнзгий ойлголтыг илэрхийлдэг. Зүүн талаараа унтахын эхний давуу тал нь тунгалгийн урсгалыг дэмждэг гэж лам хэлэв. Тунгалаг нь бидний биеэр дамжин урсдаг бөгөөд үүнийг газар туршдаг нам гүмб ул шиг байлгах нь чухал юм аа. Бидний биеийн зүүн тал нь уурга, глюкоз болон бусад бодисыг тээвэрлэдэг тул энэ чухал урсгалын хамгаалагч эдийг мэдэх хэрэгтэй. Энэ талаас нь авч үзэхэд унтах нь гол руу цэвэр зам тавьж бидний биеэс хорт бодисыг гадагшлуулахтай адил юм аа. Гол мөрөн хөвж буй модны хуурай навцыг хэрхэн зөдөхтэй агаар нэгэн буюу Шинзо лам өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлэн шав нартай хандаж хоёр дахь бэлгийг чадварлаг тайлбарлав. Тэр хэлэхдээ ходоод нойр булчирхай нь манай дотоод сүмийн бурхтай төстэй юм. Бид зүүн талаараа хэвтгэд энэ хоёр эрхтний бүжигт зориулсан ариун орон зайг бий болгож ходоодны шүүсийг театрын тоглолтын бүжигчийг гоёмсог хөлөгдөг. Таны харж байгаагаар ингэж унтах нь зөвхөн бие махбодын үйлдэл биш, харин дотоод баяр услын урилга юм аа. Ферментүүд бидний биеийг шинжлэхийн төлөө бэлддэг нам гүм баяр юм. Түүний үгийг шав нарын сонирхож байхыг хараад лам баясаж зүүн талаараа унтахад ирэх 3 дахь бэлгийг үргэлжлүүлэн ярив. Цэвэршүүлэх нь шөнийн цагаар хийдэг жинхэнэ зан үйл юм аа. Зүүн талаараа амрах нь хоол боловсруулах замын хог хаядлын урсгал жигдэрдэг гэж тэр хэлэв. Гэвч шинэ хичээлийг хадгалдаг цэцэрлэг болж өглөө нь бидний биеийг гадагшлуулах зан үйлийг хийж өөрөөр хэлбэл өдөр бүр нөхөн төлчгөд бэлддэг. Өрөө гэрэлтүүлэх зөөлөн гэрлийн дор Шинзо лам зүрхний хайрын тухай ярьж зүүн талдаа унтахын өөр нэг ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлав. Зүрх бол бидний биеийг захирагч юм. Зүүн талаараа унтах нь зүрхэнд хамгийн тохиромжтой дэвсгэр болж зүрхийг сайн ажиллах боломжийг олгодог. Зүрхний ээлж болох гол судас нь гүүрээр гаталж буй аялагч шиг зүүн тишээ том номон хаалгаар эхэлж аялыг хөнгөвчлөх цусны урсгалыг илүү эвтэй хэвийн болгодог. Лам сүүлээрээ бүжиглэж байгаа мэт үл ялэг босож 5 дахь бэлгээ үргэлжлүүлв.
Одоо үнэн шивгчийн дэлгүүрийн тухай ярив. Бидний амьдралын хүчийг хамгаалдаг энэхүү далд эрхт нь зүүн талаараа хэвтгэд амар тайван болдог. Биеийн шингэн нь амар амгалангийн элч болж нуус дархан цаас газарт ирсэн мөргөлчид шиг тэднийг тижээж эрч хүчээр дүүрэхийн тулд дэлгүүр рүү очдог. Та өнөөдөр хүртэл яаж унтаж байсан бэ? Сэсэгдэл хэсэгт бичиж болно шүү. Хэрв танд бичлэг таалагдвал лайк дараад хуваалцаарай. Энэ та бидний оюун санааны өсөлтөд зориулсан шинэ контент бүтээхэд туслана. Шинзолом 6 дахь бэлгийг гүнзгий харцаар яруу найргийн аястай танилцуулав. Голын урсгалыг дагж буй байгальтай адил зүүн талаараа унтах нь биднийг аян зам төдөлдөг чимээгүй эзэн таталцалтай холбох үйлдэл юм а. Таталцлын хүч нь тунгалгийн уушгины цувгийн хамгаалагч болж цэвэршүүлэх зан үлээр дамжуулан бидний биеийг дагалддаг чимээгүй хамтрагч болно. Зүүн талаараа амарч байж бие сэтгэлийнхээ тэнцвэрт байдлыг олдог хэмээн үргэлжлүүлэн ярив. Энэ талаар унтах нь зөвхөн дотоод эрхнүүд болон бүх биеийг тайвшруулах үйлдэл биш ээ. Эртний дорн дахны мэрэгэн ухаанд ийм төрлийн амралт нь бидний эрүүл мэнд, дотоод болон гадаад ертөнцтэй харилцааг баяжуулдаг гэдгийг заадаг. Энэ бол зүйдний нам гүн байдал ишсэгдсэн үнэн амьдралаа. Иймд ингэж унтах нь зөвхөн бие махбодын амралт төдийгүй, дотоод бие болон оюун санааны сэрэх боломж юм а. Хорвоо ертөнц гүн ойронд автаж байхад зүүн талаараа ухамсарлан унтах бид өөрсдийн оршихуйн гүнд умбаж байдаг. Оюун санаа өдөр тутмын бодлын гинжнээс салж, оршин ертөнцийг танин мэдэх нарийн гарцыг нээж өгдөг ариун нандин мөч юм а. Шин зул ам шам нараа харан инээмсэглэж, нойрсхуйн арга бэлгийн тэнцвэрийн тухай ойлголтыг дахин тайлбарлав. Илүү бэлгийн шин чанартай зүүн тал нь шөнийн бүвээ шиг биднийг тэвэрдэг. Энэхүү бясалгаас үүдэлтэй нам гүн байдал нь бидний дотоод мөн чанарт өгсөн бэлэг мөн өргөл юм а. Шин зул ам зүүн талаараа ухамсарлан унтах бясалгалд автсан лам нар өөрсдийн оршихуйд тайван гол мэт энерги урсаж байгааг тодорхой жишээгээр мэдэрсэн шөнийн тухай ярьжээ. Амьдралын энерги нь байгальтайгаа зогсож, бие амарч байх хооронд бүжгэлдэг. Бүх хийд даяар цоройдсон эв найрамдлыг бий болгодог. Тиймээс энэ бясалгалын ашиг тус нь бие махбодын тэр дундаа оюун санааны талаас хамаагүй илүү байдаг. Бие махбодын ашиг тусын талаар илүү гүнзгий дүн шинжилгээ хийхдээ шин зул ам энэ бясалгалыг хэрэгжүүлснээр бясалгалын дасгалдаа илүү уян хатан хүч чадлыг мэдэрсэн өндөр насны ламын тухай өгүүлэв. Зүүн талаараа унтах нь гэгэрлийн эрэл хайгуулын төгс нэмэлт юм а. Оюун санаа бие махбодын үндэс суурийг тавьдаг. Ламтан энэ тухай ойлголтыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж, эрүүл зуршлыг бий болгож, хизээж бууж өгөхгүй байхын чухлыг онцлон тэмдэглэв. Зөвхөн сүм хийдийн чимээгүй орчинд бясалгалаа хөгжүүлээ зогсохгүй. Энгийн амьдралд ч хэрэгжүүлэх нь зүйтэй. Шин зул ам сүм хийдийн эргэн тойрон дох уул ус, голын дуу чимээнд анхаарлаа хандуулж, унтах нойроо байгаль дэлхийн урсгалтай уялдуулахын чухлыг зааж өгөв. Салхинд найх навц шиг зүүн талаараа унтах нь биднийг мөнхийн бүжигтэй холбодог. Шам нар нь маш их сонирхон сонсож байгааг хараад шин зул ам зүүн талаараа унтахын өөр чухал ач холбогдолыг дэлгэв. Тэрээр зүүн талаараа унтах нь амьсгалыг хөнгөвчлөх, агаарын урсгал болон зүрхний цогцлтын хооронд эв найрамдалтай уялдаа холбоог бий болгодог гэжээ. Хүн зүүн талаараа хэвтэх үед гуурсан хоолой болон улаан хоолой нь нуруутай харьцуулахад илүү хэвийн шулуун байрлалыг авдаг. Энэ тохируулга нь гуурсан хоолойгоор дамжин уушинд агаар нэвтрэхийг хөнгөвчилж, амьсгалыг чөлөөтэй болгох боломжийг олгодог. Амьсгалын гол булчин болох диафрагм нь уушгины доор байрладаг. Зүүн талаараа унтах нь диафрагмыг илүү чөлөөтэй хөдөлгөж, гүнзгий, жигд амьсгалах боломжийг олгодог. Мөн цээжний зүүн тал дахь зүрхний байрлал нь өөр нэг гол хүчин зүйл юм а. Үүндээ энэ талаараа унтах нь зүрхэнд үзүүлэх дарамтыг бууруулж, цусны эргэлтийг сайжруулдаг. Зүүн талаараа унтах нь хүчлэг рефлексээс урсан сэргийлэхэд тусалдаг. Энэ байрлалд ходоод нь улаан хоолойноос доогуур байрладаг тул ходоодны шүүс улаан хоолой руу урсах эрсдлийг бууруулдаг. Ингэж унтах нь нуруу хэвийн байдалд байлгаж, стрессгүй сэрэхэд тусалдаг гэж шин зул ам нэмж хэлэв. Та анзаарч байсан уу? Нуруу нь байглаасаа эс хэлбэрийн морьтой байдаг. Зүүн талаар хэвтэх үед энэ байрлал нь нурууны байгалийн анатомийн мөрийг илүү сайн тулж, диск үе мөчний ачааллыг багасгадаг. Буддын шашны лам шиг зүүн талаараа унтах нь бие махбодоо илүү сайн амраах төдийгүй өөрийгөө танин мэдэх оюун санааны хувьд өсөх зам юм а. Бие болон оюун санааны хоорондын уялдаа холбоог хүлээн зөвшөөрч хамгийн сайн унтах байршлыг хэвшил болгоорой. Энэ нь таны бие махбод болон оюун санааг илүү сайжруулах болно.
За ингээд дуслаа. Хэрэг танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстэй түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.